Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай цэцэрлэг 2хан байдаг. Энэ хичээлийн жилд хараа, сонсгол, оюуны бэрхшээлтэй хүүхдийн 10 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүрэг дэх 186 дугаар тусгай цэцэрлэгтэй хамт нэг байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Эх оны 9 дугаар сарын 1-нд эмчилгээ, сэргээн засах, хөгжүүлэх үйлчилгээ бүхий 10 дугаар цэцэрлэгийн шинэ байр ашиглалтанд орно. Хэдийгээр 2 цэцэрлэг нэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа ч хүүхэд хүлээн авах сул оронтой олон байгаа юм а. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийг багаас нь сургуулийн өмнөх боловсролд хамруулж, эрт бие даах чадвар олгох нь чухал болохыг мэргэжлийн багш нар зөвлөж байна. Хүүхэд гэртээ байснараа яг хөр ганцаарчилж дандаа тусгаарлагдсан байдал бас нэг хэсэгтэй байдаг учраас энэ гэрснэр бол нийгэмшээд найз нөхөдтэй болох, бие дааж сурах, ядаж өөрөө бие таагаад өөрийгөө илэрхийлэх зургийн харилцаагаар өөрийгөө илэрхийлэх гэсэн төвшөнд бол хүрдэг. Энэ жил гэхэд 8 хүүхэд одоо сургуульд орсон, 9 орсон, 28 хүүхэд 9 орсон гэсэн мэдээд үүнээс одоо манай ангиас бол 8 хүүхэд орсон. Тэгэхээр буцаад нөгөө 20 хүүхдүүд маань хаагуур явж байгаад шууд сургуульд орчоо тийм ээ. Тэгэхээр гэрээний хүмүүжлээж байгаа цэцэрлэгдээ тамцсан хүүхд хоёр асар их ялгаатай байгаа. Наазах нь одоо харны бэрхшээлтэй хүүхдүүд юм онцлог нь болохоор орон зайн баримжаа авах, гарын мэдрэх хөвгтэй болгох, тэгээд орчиндоо тасах гих мэтчлээ одоо нэлээд зүйлүүдийг одоо сургуулийн өмнөх боловсролоос одоо суралцж бие таагаад одоо төгсдөг байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд маань үүн дээр сайн анхаарал одоо хүүхдүүдээ одоо цэцэрлэгт одоо хамруулаач гэж энэ дөрөнд бас хэлмээр хөгжгүй хүүхд гэж хизээч байхгүй. Хүүхд болгон хөгжинэ. Тэгэхээр эцэг эхчүүд маань одоо хүүхдээ сайн хамруулаасай л гэж хэлмээр байна. Одоо хамгийн гол одоо зүйл болохоор тухайн хүүхдүүдийн маань одоо эрт оролцоо маш чухал. Тэгэхээр энэ эрт оролцоо хүүхдүүд маань эрт оролцоо бага насндаа хамрагдсанаар одоо энэ хүүхдүүдийн сурч хөгжих боломж тэгээ дохио нийлээ сурах энэ боломжтой юм аа. Тэгээд цус сонсголтой дунгийн суулгах стажсан сонсголын бэрхшээлтэй байсан ч гэсэн хамаагүй бүгдээрээ наашаага хурж ирээч, цэцэрлэгтээ хурж ирээд хүүхдээ сурч хүмүүжүүлээч. Үүн дээр бас давхар эцэгчүүд ч гэсэн анхаарах хэрэгтэй. Тусгай цэцэрлэгүүд сул оронтой олонтой байгаа нь эцэг их хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд цэцэрлэгт хамруулахгүй байгаатай холбоотой. Ийм хүүхдийг нийтийн тээврийн унаанд авч явахад хүндрэлтэй, автомашинаар зөөвөрлөхөд хотын хөдөлгөөний ачааллаас гадна такси унааны зардал өндөр гардаг байна. Иймд тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийг тусгай автобусаар зөөвөрлөх юм бол цэцэрлэгт хамрагдах нь нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. Автобустай байх юм бол энэ тэртээ тэргүү төсвийн цэцэрлэг юм чинь өглөө хүүхдүүдийн авчин орой хүргээд өгчин ямар ч асуудалгүй хүүхдүүдэд хамруулж чадах гэдэг. Иймэрхүү шалтгаанууд бол байна. Хамран сурах тойрог байдаггүй. Харьяа гэж байдгүй учраас Улаанбаатар хотын бүх дүүргүүдээс ирдэг. Одоо манай жишээ нь хамгийн хол нь Налахаас ирж байгаа хүүхд байна. Нисэх Ярамгаас ирж байгаа хүүхд байна. Тэгэхээр ирий гэж хандаад хүсэл тавьж байгаа хүүхдүүд маань дандаа тийм бас хол гэртэй хүүхдүүд дийлэнх нь байгаад байна. Тэгэхээр тэд нар өөрсдийн унаагүй болохоор нийтийн тээврээр ирэхэд хэцүү байна. Нөгөө жоох хүүхд чинь даарч өрхөөс ахвал зөндөө асуудал байна тийм. Дээрээс нь эдийн засгийн асуудал гэдэг юм нэмээд байна. Тэгэхээр иймэрхүү шалтгаанууд бол байна. Тусгай цэцэрлэгийн нөхцөл байдалтай боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Баяр сайхан танилцлаа. За яамны зүгээс бүх тусгай сургуулиудаа тусгай цэцэрлэгүүдээ одоо хүүхдүүдэд зөөх автобустай болох мөн тэдэнд одоо яг өнөөдрийн байдлаар хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжөөр хангах ийм ажлууд бол хийгдэж байна. Худалдаа авах ажиллагаанууд хийгдэж байгаа. Хоёрдугаарт болохоор өнөөдөр энэ цэцэрлэгт хүүхдийн оронтой байгаад байна. Ер нь бол улсын хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж муу байгаа. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 2хан цэцэрлэгтэй боловч өнөөдрийн хүртэл сул оронтой байсаар байна. Би бол одоо телевиз үзэж байгаа эцэг эхчүүдэд олон нийтэд хандаж хэлэхэд энэ цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцж ирээд хүүхдүүдээ энэ цэцэрлэгт хамруулаач гэж бол хэлмээр байна. Өөр нэг асуудал харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан одоо энэ шар зам байдаг штэ. Энэ зам бол ерөнхийдөө манай улсын хувьд үйлчилгээ олон нийтийн газруудад бол ер нь бол байдаггүй. Тэгэхээр энэ замыг ядаж цэцэрлэгийн дотор буюу бас гадна талд энэ зуны цагт хүүхдүүд одоо хараагүй хүүхдүүдэд зориулсан тайга бариад тэднийг одоо алхахад сургах, өөрийгөө бие аваад яваад цаашдаа ингээд замаа баримжилж сурахад энэ замыг тавих зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр энийг яамнаас онцгой анхаарч байна. Удахгүй одоо бид нар энэ асуудлыг шийдэж ямар ч байсан эхний ээлжинд дотор одоо тэр шар замыг тавих юм шаардлагатай байна гэдгийг олж мэдлээ. 186 дугаар цэцэрлэг нь бүтэн өдрийн турш хөдөлгөөний ачаалал өндөртэй байдаг хэсэг буюу бидний нэрэлтгээр 100 айлд байрладаг.
Хөдөлгөөний ачаалалгүй, саадгүй замаар хүүхдээ хүргэж өгч авах боломж байгааг ч мөн хэлж байна. За энэ гарцыг одоо би бүрхэн та бүхэнд бүр үзүүлэх гээд байна. Манайх ингээд ганцхан энэ талаасаа ирдэг нэг орцтой энэ нарийнхаан замтай өглөө орой энэ дээр хоёр цэцэрлэг хоёр сургуулийн автобуснууд ингээд бүр таг төгсөрчдөг. За тэгтэл энд ийм хоёр машин зөрөөд явах чөлөөтэй зам байгаад байгаа юм. Төв зам руугаа шууд орчдөг төвжирлгөө. Одоо эндээс нэг хавтан аваад энд ингээд хашаалчих юм бол эцэг эхчүүд машинаа оруулж ирж тавьчаал хүүхдээ тэрч хүргэж өчөө буцаад гараад явчих боломжтой. 100 айлын төгжрээнд хамааралгүйгээр сургууль цэцэрлэгийн хүүхдүүд ороод явах юм бүрэн боломжтой болох юм. Энэ асуудлыг салбарын яамны зүгээс анхаарч ажил хэрэг болгохооч мэдэгдлээ. Манай улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 32 мянга орчим хүүхэд байдаг. Тэдний тодорхой хувь нь цэцэрлэгийн насных гэж тооцоход дөнгөж 200 орчим нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна гэсэн үг. Ийм хүүхдийг эрт цэцэрлэгт хамруулснаар биеэ даах, нийгэмших, цаашлаад хэл яриа болон хөдөлгөөний заслыг олж энгийн сургууль цэцэрлэгт хамрагдах боломжтой ч мөн тэд хэллээ.